За намайг Дархан аймгийн 9-р сургуулийн Дархан шилүүс клубын дасгалжуулагч Гандан үргэдэг хүн байна. 2026 оны Буцаалын 13 насны улсын аврах шалралт тэмцээнд Дархан аймгаа төлөөлөөд ирсэн тэмцээнд оролцож байна. За манай энэ хүүхдүүд маань 10 наснаас эхэлж одоо Монголын хөлбөмбөгийн холбоо Улаанбаатарын клубүүдийн зохион байгуулж байгаа одоо насны тэмцээнд ирж оролцож одоо 3 дахь 4 дахь жилдээ явж байна. За өнгөрсөн 2025 оны Монголын хөлбөмбөгийн холбооны гадаад талбай 12 насны тэмцээнээс одоо мөнгөн медаль авсан юм баг байгаа. Тэгээ одоо 13 наснда одоо 26 оныхаа Буцаалын уламжлалт тэмцээнд ирж оролцож байна да. За манайха Дархан аймгийн 9-р сургууль дээр байрлалдаг. Дархан шилүүс 9-р сургуулийн хамт олон маань одоо хүүхдүүдийн одоо бэлтгэл сургалт хийх бүх бололцоо заалны цаг бүгдийг одоо бололцооны хэмжээр гаргаж өгдөг. Тэгээ манай хүүхдүүд бол байнгын бэлтгэлтэй 7 хоног 4-өөс 3-4 удаа бэлтгэлтэй байдаг. За саяны Буцаалын тэмцээнд ирэх гэж бид нэр бүтэн сар хагасын хугацаатай бэлтгэл хийгээд ирчээд тэмцээнд оролцож байна. За энэ Монголын хөлбөмбөгийн холбоо Улаанбаатарын клубүүдээс зохион байгуулж байгаа энэ уламжлалын тэмцээн маань жил болгон өрсөлдөөнтэй болдог. Одоо олон жил болж байна. За энэ тэмцээнд манайх мөн тодорхой хэмжээгээр аль болох оролцохыг бодож Дархан хотоос иж оролцдог. За энэ жилийн хөлбөмбөгийн Буцаалын тэмцээн маань одоо Монголын хөлбөмбөгийн холбоо болон одоо Улаанбаатарын Лионс клубтэй хамтран зохион байгуулж байгаагаар их онцлог болж байна. 2026 оныхаа Буцаалын улсын аваргад оролцож байгаа нийт одоо клубүүд, хөдөө орон нутгийн багууд, бүх тамирчин хүүхдүүд, дасгалжуулагч нартай бүгдээрэнд энэ тэмцээнд амжилттай орохыг Дархан шилүүс клубын зүгээс хүсэж байна. Та бүгдээ амжилт хүсье.